Дараагийн асуудал татварын мэргэжсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хий. Төсвийн байнгын орооны танилцуулгыг улсын их хурлын гишүүн Ганбаатар танилцуулна. Ганбаатар гишүүнийг эндэрт урьж байна. Улсын их хурлын эрхэм дарга эрхэм гишүүдээ, Улсын их хурлын гишүүн Ц. Даваасран нарын гишүүнээс 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн татварын мэргэжсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Төсвийн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дараах танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. 1. Нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлсэн асуудлуудыг хуулийн төсөлд бүхэлдэн тусгаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбарыг боловсрууллаа. Үүнд 1. Хуулийн төслийн нэрийг татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль гэж өөрчиллөө. 2. Зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд болон татварын мэргэжсэн зөвлөхөд тавигдах шалгуур шаардлагыг өндөрсгөж төсөл тусгалаа. 3. Үйлчлүүлэгчийн эрх үүргийг тодтогон зааж түүнд зөвлөх үйлчилгээг сайн дурын үндсэн дээр авах, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан бол хохирлоо нөхөн төлөвлөхийг шаардах татварын мэргэжсэн зөвлөхөд гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцахаар заав. 4. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, зөвшөөрлийг түтгэлзүүлэхтэй холбоотой хэсгийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчиллөө. 5. Татварын мэргэжсэн зөвлөхийн байгууллагын чиг үүргийг дэлгэрүүлэн тусгалаа. 6. Зөвлөх үйлчилгээнд тавих хяналт гэсэн зүйл нэмж түүнд сангийн сайд энэ хуулийн хэрэгжилтийг хяналт тавих татварын мэргэжсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн биелэлтэнд нийгэмлэг хяналт тавихаар заалаа. 7. Татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээтэй холбогдуулан түүнд оролцогч этгээдийн буюу татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд татварын байцаагч үйлчлэгчид хориглох хэм хэмжээг зааж түүнтэй холбогдуулан төслийн хариуцлага хүлээх тухай зүйлийг бүхэлд нь өөрсдөд найрууллаа. 8. Хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх этгээдийн үйл ажиллагааны давхардлыг арилгах, хоорондын ажил үүргийн уялдааг тодтохон заах, мэргэжсэн зөвлөх үйлчилгээ түүнд хамаарах ажил үйлчилгээг төсөлд хэд ерөнхий байдлаар тодорхойлсныг дэлгэрүүлэн журмаар зохицуулах, боломжтой тангараг өргөх, хувийн тэмдэг хэрэглэх тухай заалтыг хасч нийгэмлэг журамлахаар өөрчиллөө. Хоёрт нь энэ хууль батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24-ийн 6 заасныг үндэслэн батлан гаргах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд түүнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд энэ хууль заасан нөхцөл шаардлагын дагуу тусгай зөвшөөрөл авах, шинжилэн бүртгүүлэх, эрхээ авсан татварын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогчдын эрхийг үлдэж байгаа хугацаагаар сунгах зэрэг шилжилтийн харилцааг энэ хуулиар зохицуулахаар хуулийн төслийг боловсрууллаа. 3. Төсвийн байнгын хорооны хуралдаанаас төслийн анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлсэн зарим зүйл заалтыг тодорхой болгох, хуулийн зүйл заалтын дотоод уялдааг хангах, бусад хуулиудтай нийцүүлэх шаардлагын дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23-2-3 заасныг үндэслэн төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3-2-ын саналаар дараах асуудлыг дахин санал хураан шийдвэрлэж гишүүдийн олонхыг дэмжлэг авсан болно. 1. Татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний зарчмыг тогтоосон 5 дугаар зүйл бие даасан хараат тус байх гэснийг зарчмыг нэмж тусгах. 2. Төслийн 10 дугаар зүйлд үүсгэн байгуулагч нь татварын мэргэжсэн зөвлөх байх гэж нэмэх. 3. Төслийн 12 дугаар зүйлээс тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчлэгээ дүрмд оруулах нэмэлт, өөрчлөлт,
хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэр гэснийг 12-ийн 1-7 дахь заалтыг хасах. 4. Улсын хурлын гишүүн Д. Эрдэнэтбатын гаргасан саналын дагуу төслийн 15 дугаар зүйлийн 15-ийн 1-1 дахь заалтын нягтлан бодогч, эдийн засагч гэснийг нягтлан бодогч гэж өөрчлөх санал байнгын хорооны гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. 4. Татварын мэргэжсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг баталгаатай холбогдуулан бусад хуулийг энэ хуульд нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагын дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23-5 заасныг үндэслэн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслүүдийг төсвийн байнгын хороо санаачлан боловсруулж хэлэлцүүлэхээр оруулж байна. Үүнд аудит болон татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээг тус тусдаа эрхлэх хуулийн шаардлага энэ хуулиар тавигдж байгаатай холбогдуулан аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дахь заалтын татварын тайлан хянаж дүгнэлт гаргах гэснийг хасах, 4 дугаар зүйлийн албан татвар төлбөр хураамж шимтгэлийн тооцоог хянах, дүгнэлт гаргах, татварын мэдээллийг бүрдүүлэхэд тусалцаа үзүүлэх гэсэн заалтыг хүчингүй болгох. 2. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл буюу татварын албаны бүрэн эрхэд хууль тогтоомжид заасны дагуу татварын зөвлөх бэлтгэх эрх олох ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд нь тусалцаа үзүүлж хамтран ажиллах гэж заасныг хүчингүй болгох. 5. Хуулийн төслүүдийг хууль зүйн техник хэл найруулгын талаас нь хянаж зохиц засвар өөрчлөлтийг тусгалаа. Татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчим гэсэн 5 дугаар зүйлийг үндсэн хууль энэ хуульд хэрэгжсэн нэр томьёонд нийцүүлэн найруулах. Төслийн 92 дахь хэсэгт татварын итгэмжлэгсэн хуулийн этгээдийн оноосон нэрийн ард ТМЗ гэсэн өргөтгөлтэй байна гэснийг ТМЗ гэсэн товчлсон тэмдэглэлтэй байна гэж өөрчлөх. Төслийн 14-ийн 1-д санхүү төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн татварын мэргэжсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болох тухай заалттай нийцүүлэн төслийн 22-ийн 1-1 дахь заалтын татварын мэргэжсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болох гэсэн өгүүлбэрийг хасах. 6. Татварын мэргэжсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хууль түүнийг дагалдан өргөх мэдүүлсэн хуулиуд аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсон тооцох тухай, татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар мөрдөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Татварын мэргэжсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёол болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслүүдийг та бүхэнд тараасан болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж, татварын мэргэжсэн зөвлөх үйлчлэгийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Ганбаатар шүн баярлалаа. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг жуулган танхимд ирсэн байна. Гал Бадрах, татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч, Алтан Заяа, татварын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогч зөвлөхүүдийн Тэнз нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Тунгалагмаа, татварын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогч зөвлөхүүдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Шинбаатар, татварын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогч зөвлөхүүдийн нийгэмлэгийн хуулийн зөвлөх. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд нэрээ өгнө үү? Дэмбэрл гишүүнээр асуулт асуулаа. Дэмбэрл гишүү асууя. За баярлалаа. Энэ 2-3 зүйл тодруулаад ирхий. Энэ сая Ганбаатар гишүүний танилцуулгын дотор нэгтлэн бодогч эдийн засагчгээд хамтдны оруулах саналыг Эрдэнэбат гишүүн санал гаргаж ирснийг авлаа гэж ингэж илтгэх шиг болдгийг. Энэ танилцуулгын дотор бол нэгтлэн бодогч эдийн засагч гэсний нэгтлэн бодогч гэж өөрчлөх санал байнгын хорогоор дэмжигдлээ гэдэг. Саналын томьёол нь зүгээр ойлгомжгүй энд бичигдээд байна уу? Зөрчилтэй хоёр юм яваад байна. Үнэн хэрэг дээр эдийн засагч гэдгийг оруулсан юм уу? Оруулахгүй болж байна. За хоёрдугаарт энэ ёс зүйн асуудлыг нийгэмлэг хяналт тавьж байхаар хуульчлалаа гэж. Энэ нийгэмлэгчин зүгээр хуулийн нэг
итгэлтэй нэг итгээд байгаа мó ийм нийгэмлэг гэдгийг чи урд нь бидээр нь хуульчлан ямар нэгэн хэмжээгээр эрх олгож ирсэн газар юм уу? Тэгэхээр энэ ингээ хяналт тавина, ёс зүйн асуудлыг хяналт тавина гэдэг нь бол уг нь зөвл юм шиг харагдаад байгаа юм л дээ. Тэгвэл ёс зүйн дүрмийн бол хаанхаас батлсны дараа энэ нийгэмлэг хяналт тавьж явах юм бэ. За дараагийн нэг асуудал бол энэ татварын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогч гэсэн ийм нэр томьёо гарч ирээд байгаа. Энэ одоо ийм итгэмжлэгдсэн нэгтлэн гэсэн энэ хүний чинь тусгаалan шалгаруулах юм уу? Лавл татварын одоо нэгтлэн гэж тэг тусгаалan бэлдээж байгаа юм уу? Итгэмжлэгдсэн нэгтлэн гэдэг чигээр нь одоо хэн шалгаруулж явах хэрэгтэй юм бэ гэсэн асуултууд байна. Энэ хууль бол нэлээд шүүгдэж бас олон дахин тунгаагдсан нэлээд боломжийн гарч байгаа гэж бодож байгаа. Би сүүлчийн нэг хэдэн асуултууд бол зохион байгуулалтын бүтэц болон цаашдын харилцааны энэ хуулийн харилцаанд бас чухал нөлөөтэй асуултууд гэж үзээд байгаа юм л дээ. Асуулт босно. Байнгын хороо хариулна. Ажлын хэсэг Ганбаатар шүү хариулъя. Байнгын хорооны. Ажлын хэсгийн зүгээс хариулъя. За нягтлан бодох эсвэл эдийн засагч гэж одоо нэр томьёогоор Төсвийн байнгын хорон дээр яригдсан, орж ирсэн. Тэгээд Эрдэнэт гишүүний зарчмын зөрүүтэй санал гараад энэ дээр бол ерөөсөө эдийн засагч гэдэг бол ерөнхий яг энэ бол татварын зөвлөх үйлчилгээ гэдэг энэ бол нягтлан бодохтой холбоотой. Ингээд энэ чинь бас ингэж эзэнгүйдүүлж болохгүй. Яг нягтлан бодох байх ёстой гэдэг энэ зарчмын санал гарч ирээд энийг бол бид бүгдөө дэмжиж орж ирж байгаа. Энэ бол мэргэжлийн ажил. Мэргэжлийн ажил гэдэг. Хоёрдугаарт нийгэмлэг ёс зүйн хяналт тавина гэж байна. Хуучин энэ бол журмаар явж байсан. Одоо бол энийг хуулиар оруулж ирж байгаа. Ер нь аливаа энэ асуудал дээр сайд гэдэг юм уу засгийн газар өөрөө ингээл хамаг юмд нь хутгалдаад байхаасаа илүүтэйгээр тухайн энэ салбарын институцлэгдсэн яг тэр мэрэгсэн байгууллагуудын хүчтэй төлөвшүүлэх, хүчтэй одоо төлөвшөх боломжийг өгч энэ дээр ингэж ёс зүйн хяналтыг энд тавьж байгаа. Өнөөдөр энийг бол хуулиндаа тусгаж өгч байгаа. Тэгээд нягтлан татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэдэг нэр томьёоны тухай бас асууж байна. За энэ нэр томьёо бол татварын итгэмжлэгдсэн зөвлөх үйлчилгээ гэдгийг бол бид байнга ярьж байгаа. Тийзэн гэж одоо бид ТИЗ гэж одоо ТМЗ гэж татварын мэрэгсэн зөвлөх гэдгээр одоо нэр томьёог нь оруулж ингэж явж байгаа. За нэмэх зүйлүүд байна уу? Байнгын хорон дараа даваас руу нэмье. За баярлалаа. Тэгэхээр Дэмбэрэл гишүүний асуултан дээр нэмэлт тодруулга өгье. Нийгэмлэг бол ёс зүйн хяналтыг тавьдаг энэ практик угаасаа энэ тогтолцоо байгаа бүх улс орнуудад байгаа юм билээ. Манай одоо хуучингаар бол нэг мэрэгцэн нягтлан бодогчийн тогтолцоотой яг ижлэхэн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Журмаар зохицуулж ирсэн нь бол бид нар хуулиар зохицуулдаг л болж ирж байгаа юм. За тэр итгэмжсэн нягтлан мөн нөгөө мэрэгцэн нягтлан шиг одоо энэ холбоонд шалгаруулад сургалт явуулаад тэгээ үе шаттай дандаа шалгаруулт явуулж шалгалт өгч байж лиценз аавна. Мөн лицензээ сонгуулахдаа дахиад шалгалтаа өгж байна. Яг л одоо мэрэгцэн нягтлан бодогчийн зөвлөл шиг ийм үйл ажиллагаа явуулах нийгэмлэг юм байгаа юм. Тэгэхээр энэ шалгаруултыг бол энэ нийгэмлэг хийгээд тэр батламжлах лиценз олох асуудлыг бол санхүү төсвийн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар шийдвэрлэж яхаар хуулийн зохицуултыг нэмж оруулсан байна. Бусад оронд бол энэ нийгэмлэг нь олгоод явчихж байгаа. Манад бол харин сангийн сайд нь олгож яхаар өөрчилчихсэн байна. Байнга тодруулах уу? Дэмбэрэл шүү. Тэглэр Эрдэнэт гишүүний гаргасан санал эдийн засагч гэдэг нь ороогүй юм болж байна уу? Сая та орлоо гэж унших шиг болсон. Ороогүй болж байна уу? Тэгээ энэ таны өгч байгаа тайлбар бол энэ зохистой байж чадахгүй байна л дээ.
Нэгтлэн бодогч гэдэг бол зөвхөн дансны бичлэг за татвараас одоо авахгүй зайлсхийх нөхцөл орхоны асуудлыг сайн зөвлөж чадах байх л да. Харин тэгж ярих юм болов эдийн засагч хуульчид бол харин жинхэнэ ёсоор зарчмыг бол сайн зөвлөж чадах болов гэж би тэгж бодож байгаа юм. Ерөөсөө дан нэгтлэн бодогчоор үрдүүлэх тухай нэгтлэн бодогч нарыг мэрэгдсэн хүнээр нь голлно гэсэн санал энэ хуулийн концепц байсныг улсын их хурл ярьж байгаа. Наад зөвлөх үйлчилгээ гэж үнэхээр нэрлэж байгаа юм болов тэнд чи эдийн засагч хуульч тэр нягтлан аль нь одоо тэнцвэр шахуу байж бай. Эрдэнэт гишүүн ямар хамаатай байлээ? Байнгын орны гишүүн муу юм уу? За байнгын хорооны өмнөөс хариулна ш. Эрдэнэт гишүүн. Ийм л дээ. Санхүү юу нягтлан бодогч эсвэл эдийн засагч гэсэн томьёолоор оржсон байна. Энэ өөрөө татварын мэрэгсэн зөвлөх үйлчилгээ нь зөвхөн яг таны хэлдгээр тооны бүртгэлийн балансын хяналт байхгүй. Энд эдийн засгийн ямар ч юм байхгүй. Эдийн засаг гэдэг бол шал өөр үнцэг шүү дээ. Өөрөөр ашиг алдагдлыг тооцох ч юм уу. Энэ байгууллагын тийм ээ. Тэ. Тэгэхээр бид нар нэг юм ойлгоо. Яг нариндаа бол нягтлан бодох гэдэг бол хуучих зүг. Энэ бол санхүүч байхгүй. Ерөөсөө л цаасан дээр үжигдсэн мөнгөн дүнгийн бүртгэлийг үнэн зөвийг л тогтоодог. Эдийн засагч бол шал тусдаа өөр үнцэх байхгүй. Эдийн засагч шахийг хэрвээ энэ мэрэгдсэн зөвлөх үйлчлэг яг татварын чиглэлээр татварын бүртгэлийн чиглэлээр байх юм бол энийг хяндаг үздэг байх юм бол энэ мэрэгжлийн үнэнд хийх гэсэн юм л юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар. Энд чинь тусгай зөвшөөрөл аваад айгүйх байгууллага одоо хувь хүн ч юм уу ажиллах гэдэг шиг. Энд эдийн засаг гэдэг давхар мэрэгжлийн нэрийн дор өшөө олон юм орж ирэх гэж байгаа байхгүй. Би бүр даашаа тийм шаардлага тавьж байгаа. Энийг хийх юм бол бүр мэрэгсэн нягтлан бодогч нь энийг хийх ёстой юм аа. Зүгээр энгийн нягтлан бодогч биш. Тэгэхээр энийг нэг талынхаа өнцөг рүү болгох нь зүйтэй гэдэг. Энийг хуулийг санаачилж байгаа мэрэгжлийн байгууллагуудаа би бас дараа нь санал солилцсон. Намайг дэмжиж байгаа нь. Наад чинь Эрдэнэт гишүүнээ зөв байна. Үнэхээр наад чинь бол яг энэ мэрэгжлийн чиглэлээр явах нь бол хамгийн зөв. Хөдөлгөөс янз янзын энэ эдийн засагч масаж гэсэн одоо та бүр хуулж эргцүүлж оруулж ирэх нь л дээ. Ийм юм бол байхгүй маа гэж ингэж тайлбар өгсөн шүү. Тэгэхээр энийг нэг талд нь гаргасан зүг баг. Хэн юугаа хийдгийг тэр өнцгөрөө л бүх юм хий. Хөндлөнгийн юм байж болохгүй. Хэрвээ байгуулгын үр ашгийг тооцох байгаа бол энэ эдийн засгийн асуудал. Ийм өөр юм байгаа шүү. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуух асуулт дууслаа. Байнгын хороо төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол оруулсан байна. Одоо энэ саналуудаар санал хураалт явуулъя. Татварын мэрэгсэн зөвлөхийн үйл ажиллагааны талаар хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол 4 санал байна. Эхний санал төслийн 5 дугаар зүйлд орд урдс агуулгатай 5-1-ийн 1 дэх заалт нэмэх. 5-1-ийн 1 бие даасан хараат бус байх. Төсвийн байнгын хороо дэмжсэн санал байна. Санал хураалт. Оролцсон 50, зөвшөөрсөн 31, 62% саналаар 1-р санал дэмжигдэж байна. 2-р санал төслийн 10-р зүйлд орд урдс агуулгатай заалт нэмэх. Үүсгэн байгуулагч нь татварын мэрэгсэн зөвлөх байх. Санал гаргасан, дэмжсэн төсвийн байнгын хороо. Санал хураалт. Оролцсон 48, зөвшөөрсөн 30, 62.5% саналаар 2 дахь санал дэмжигдэж байна. 3 дахь санал төслийн 12 дугаар зүйлээс орд урдс агуулгатай 12-1-ийн 7 дахь заалтыг хасах. 12-1-ийн 7 тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчлэгээ, дүрмд оруулах нэмэлт,
өөрчлөлт, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, дэмжсэн төсвийн байнгын ороо, санал хураалт, оролцсон 45, зөвшөөрсөн 32, 71.1% саналаар 3 дахь санал дэмжигдэж байна. 4 дахь санал төслийн 15 дугаар зүйлийн 15-ын 1-1 дахь заалтын нэгтлэн бодогч таслал эдийн засагч гэснийг нэгтлэн бодогч гэж өөрчлөх. Лүндэ Жинсэн гишүүн асууя. Тэр за яг хөө тэр их сургуулийн тэр тул татварын эдийн засаг гэсэн анги мэрэгшил байх шиг байгаа юм. Татварын эдийн засаг гэж. За тэргээр яг хөө гарсан улсууд тэр онол ном одоо бүр бодлого гаргадаг юмд нь ажилтдаг юм байгаа үгүй. Би нэг л юм асуух гээд байгаа. Энэ баяр цогт одоо ямар нэг нийгэмлэг үлээ Дүүсбергийн юугаар явсан хүн шүү дээ санагдаад байна. Тэгэхээр энэ биднээс хамт явсан 1999 оны 7 сард холбооны бүгд найрамд Герман улсын Бонн хотод жаад явхаар гудамжинд такс юу гэнэ ийм мэрэгсэн зөвлөгөө өгдөг газар гэ. За энд одоо ямар юу гэдэг гэсэн чинь Герман бол одоо маш олон янзын татвартай. Тэгээд сонголт хийгээд тим татвар төлсөн бол тэр татвараас нь чөлөөлөгддөг. Тэрэнд нь зөвлөгөө өгдөг хуульчдын мэрэгсэн одоо зөвлөгөө өгөх газар, хуулийн одоо фирм маягийн улс газар байх юм аа. Тэгэхээр манайх бол одоо энийг бол зөвхөн ганцхан ягтлан бодохоор хязгаарлаад ингээ хоржиж байгаа чинь одоо бид бол евро стандарт энтергээ юм яриад байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ холбооны бүгдээр Герман улс 99 оноос хойш энийгээ бүгдийг татан буулгацсан юм уу, хоригдсан юм уу? Одоо мэдэхгүй. Одоо яг догсмын гам бол тэргүүтээ их хурлынхан л одоо цэцгийн энэ юу лээ нөгөө Хаанс зайдлын шугамар л одоо Хаанс зайдлын сангийн шугамар энэ баяр цогт биднээс явснаа бүр санаад тэгээ би такс юуны зөвлөгөө өгдөг тийм фирмүүдийн одоо юмыг үүдээр нь явж хараад тэнд сурж байгаа одоо манай оюутан ингээд ийм олон төрлийн татвар байдаг учраас энд нь зөвлөгөө өгдөг хуульчдын фирм зөвлөх үйлчилгээ ажилддаг юм а гэдээ ингээд тайлбарласан баг. Энийг л би нэг асуух гэдэг. Тэгэхээр бид одоо энийг гадаад дотоодын юм их ярьдаг бас жишг зөв юм байвал бас эрзэвтэлж хуулын муулыг гэдэг улсууд эний чи бас нэг хэрэгтэй болоод одоо ийм байдаг байлгүй. Тэгэхээр яхаараа энэ хуульч эрх зүйчдэг ингээд ад үздэг байна л гэж би л асуух. Бага мó. Таасраа хариулах уу? Тэгэхээр таавал ягтлан бодох. Эдийн засгийн нөхцөл хасаа. Тэгэхээр хуульч байна гэд тэр зөвлөх компанид нь хуульч байна гэд байж байгаа. Хуульч байж байгаа. А зүгээр бид нар нөгөө үүсгэн байгуулагчдын хувьд энэ нэлээд жоохон хязгаарлаж өгсөн юмнууд оруулж өгж байгаа. Тэгэхгүй бол хин нэг нь хэдэн татварын хуульч хэдэн татварын нягтлаа авсраад компани байгуулж тавьчих гээд байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг нэлээд хязгаарлаж өгж байгаа юм. За саналаа ураа. 4 дахь саналаар санал хурааж байна. Оролцсон 42, зөвшөөрсөн 29, 69% саналаар 4 дахь санал дэмжигдэж байна. Найруулгын санал бас оруулсан байна. Найруулгын саналыг буунд нь уншия. Найруулгын санал 1 төслийн 5.1-1-ээс 5.1-7 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах. Би энэ дундуур нь зурцсныг бол уншихгүй өстэй үгүй нэ. Хуулийг дээдлэн сахих гэж унших юм уу? 5.1-3 үйл ажиллагаагаа шударгаар явуулах. 5.1-4 мэргэжлийн ёс зүйг баримтлах. 5.1-5 хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэх. 5.1-6 үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. 5.1-7 мэдээллийн нууцыг хадгалах. 5.1-8 эрх тэгш байх. Найруулга 2 дахь санал төслийн 9-2 дахь хэсэгт ТМЗ гэсэн өргөтгөлтөө байна гэснийг
Т хэмжээ гэсэн товчлсон тэмдэглэгээтэй байна гэж өөрчлөн найруулах. 3. Төслийн 17-гийн 1-ийн 1 дахь заалтыг төслийн 17-гийн 1-ийн 2 дахь заалттай уялдуулан эрхийн хугацаа дууссан бөгөөд түүнийг сонгуулах хүсэлтэд гаргаагүй гэж төслийн 17-гийн 1-ийн 1 дахь заалтыг өөрчлөн найруулах. Найруулгын 4 дахь санал төслийн 14-ийн 1 дахь заалттай уялдуулан төслийн 22-ийн 1-ийн 1 дахь заалтаас татварын мэргэжсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох гэсэн өгүүлбэрийг хасах. Дэмжсэн Төсвийн байнгын ороо. Найруулгын саналаар санал хураая. Санал хураалт. Оролцсон 43, зөвшөөрсөн 35, 81.4% саналаар найруулгын санал дэмжигдэж байна. Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт дууслаа. Одоо хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулна. 6 санал хураалттай. Эхний санал хураалт татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг батлах гэсэн санал хураая. Санал хураалт. Оролцсон 44, зөвшөөрсөн 36, 81.8% саналаар эхний санал дэмжигдэж байна. 2 дахь санал татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөгч урмын тухай хуулийн төслийг батлах гэсэн санал хураая. Санал хураалт. Оролцсон 44, зөвшөөрсөн 33, 75% саналаар 2 дахь санал дэмжигдэж байна. 3. Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах гэсэн санал хураая. Санал хураалт. Оролцсон 44, зөвшөөрсөн 38, 86.4% саналаар 3 дахь санал дэмжигдэж байна. 4 дахь санал татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг батлах гэсэн санал хураая. Санал хураалт. Оролцсон 44, зөвшөөрсөн 37, 84.1% саналаар дэмжигдэж байна. 5 дахь санал хураалт аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах гэсэн санал хураая. Санал хураалт. Оролцсон 44, зөвшөөрсөн 37, 84.1% саналаар дэмжигдэж байна. 6 дахь санал улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах гэсэн санал хураая. Санал хураалт. Оролцсон 44, зөвшөөрсөн 38, 86.4% саналаар батлагдж байна. За үүгээр татварын мэргэжсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль болон дагалдсан хуулиуд батлагдаж дууслаа.